Монголчууд Европ нэвтрүүлгээ үзэж байгаа бүх үзэгч нартай энэ өдрийн мэндийг хүргье. Бидний Англи улсын Лондон хотоос бэлтгэж байгаа сонирхолтой дугаарууд үргэлжилсээр байна. Энэ удаа бид дахин нэг гоё зочныг зорж ирсэн байгаа. Ингээд ямар зочин байгаа ялгаалаа. Англи улсад 21 жил ажиллаж амьдарсан, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани менежерээр ажилладаг Норжмо гэдэг бүсгүй өнөөдрийн зочноор оролцсон. Энэ ярилцлага маань боловсролын салбарын чиглэлийн олон асуудлуудыг хөндлөнө. Английн боловсролын систем бүр дэлхийд гайхагддаг шүү дээ. Тэгэхээр яг энэ улсад нь тэр салбарт ажиллаж байгаа хүнтэй ярилцсан гэхээр би бас тогтолж байна. Тэгээ туудахгүй зочинтойгоо бүгдээрээ уулзцгаая. Цаана үзэгчтэй бүгд нь энэ өдрийн мэндийг хүргье. Монголчууд Европт нэвтрүүлгийн багийнхан яг одоо Англи улсын Лондон хотоос дахин нэг дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. Лондонд Англи 20 жил амьдарсан Зэдэн дамбын Норжмо гэдэг юм эмэгтэйг зарж ирсэн байгаа. Тэгээд танд өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээд хоёулаа нэг Монголд амьдралаас ч эхлэе. Ер нь хаан төрж өссөн юм? Завхан аймгийн Улаастай хотод ер нь бол төрсэн газар бол Алдархаанууд. Алдархаан. Тий. Төрсэн газар бол Алдархаан сумд төрсэн. 4-5 үедээ л Улаастай хотод ирсэн баг. Хаан сургууль төгсөв? Би Завхны Улаастай хотын 1-р 10 жилийг төгссөн. Элдв учрын 10 жилийн сургууль. Хэд он төгссөн? 89 онд төгссөн. За багадаа ер нь ямар хуу хөвгт вэ? Нэг онцордогтой идэвхтэй хөвгт байсан уу? За 5 онцгийн эзэн биш байсан. Тэгэхдээ яг боломжтой сурдаг байсан. Би айлын би дунд хүүхдтэй дээрээ ахыгч 2-тай, дороо 3-4-тай, манайх 6 хүүхдтэй л. Аав ээж нь ер нь юу хийдэг вэ? Манай ээж аваар насаараа л эмнэлгийн байгууллагад ажилласан. Хоёлаа юу? Тий. Маань Завхан аймгийн одоо сумын түргэний жолооч байхаас ахгуулаад ерөөсөө эмнэлэгт насаараа ажилласан. Ээж минь бол Завхны эмнэлэгт намайг хүүхэд байхад сүүний газар ажилладаг гэсэн, хүүхдийн сүүний газар. Тэгээд дараа нь эмнэлгийн галдгоонд ажиллаа. Тэгээд эмнэлэгт ажиллаж байгаа л ээж минь бас тэтгэврт гарсан. Тэгээд 10 жил 1-р группээр ороод конкурстэй тухайд ч бас конкурстэй байх юм өгчтэй би тий. Тэгээд конкурстэй 2 гадаад хуваар байсан. Тэгээд орсон Монгол хуваард байсан. Тэрний нэгийг аваад Орос руу яваад. Тэгээд би 89 онд Орос руу явсан юм байна. 89 онд Оросд эрхүүгийн хэлний бэлтгэлд ороод. Тэгээ 1 жил болцоход дараа нь эрхүүгийн багшийн дээдэд 90 онд илсээд. Тэгээд эрхүүд ер нь бид нар 13 жил болсон даа. 12 3. Ягаад тийм утсан? Би эрхүүгийн багшийн дээдийг 5 жил 1 жилийн жилүүтэй төгсөөд 6 жил болгоод төгсөөд тэгээд дараа нь докторийн аспирантур турсан юм. Ямар чиглэлээр аспирантур сурч байсан юм? Хүүгийн багшийн дээд сургууль юм биш үү? Хүүгийн багшийн дээд сэтгэл зүйн чиглэлээр. Гэхдээ тухайн үед Оросд боловсролын сэтгэл зүй гэж дөнгөж хэлж ирсэн үе. Тэгээд их дунд сургуулиуд болон ямар нэг сэтгэл зүйчийн оронтой болох гэжсэн байхгүй юу? Тэр төлөвлөгөөний өгөгдсөн. Тэгээд боловсрол хүчнээ бэлтгэж хэлж ирсэн юм байсан байхгүй юу? Тэгээ надад тэр нэг сонирхолтой санагдчихсан л да. Угаасаа би боловсролоор бакалавра боловсролын багшийн дээдэд төгссөн. Тэгээд тийм шин юм гарч байгаа нэг айгүй сонирхолтой санагдаад сэтгэл зүйд би угаасаа бас их нэлээд сонирхолтой байдаг гэсэн. Яг мэрэгжлийн талаасаа ингээд товч ярил энэ яг юуг судалж ямар ач холбогдолтой зүйл байсан? Хүүхдийг сэтгэл зүйн талаас нь мэрэгжилтэн хүн сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөс гадна хүүхдэд одоо тухайн хүүхдэд хүүхд чөлөөтэй өөрийнхөө сэтгэл санааны болон ямар нэгэн асуудлыг чөлөөтэй ярьж явах тэрэнд мэрэгжлийн нэгэн орон тоог эзлээд сууж байгаа боловсон хүчин мэрэгжлийнхаа дагуу тэр хүүхдэд тусалж байгаа. Хүүхдэд одоо жишээлбэл ээжтэйгээ аавтайгаа найзтайгаа нөхдөдөө хуваалцах юм зөндөө биш үү тий. Тэр загварсаа ч болсон мөн боловсролынхын чиглэлээс ч болсон тийм бодлоготойгоор тэр оронтойг бий болгож ирсэн. Тэгээд ер нь бол тэр оронтой тэр боловсон хүчний юу гэдэг бол миний бодлоор маш их чухал зүйл. Чухлаар барах уу? Яг хүүхэд сургууль дээр ингээд зөв бие хүн бол төлөвчгөл зөвлөгөө өгдөг, чиглүүлж өгдөг тийм. Мэргэжлээ сонгоход нь бас ингээд
хүүхдийн характерт нь тохируулж мэрэгчлийг сонгох чиглэлээр байх ёстой байсан юм шиг байна. Тэгээд би одоо яг өнөөдөр хүртэл энийг бас ингээд нэг их төгс гүйцэд хийж чадахгүй байна уу да гэж яхаа эмзэгэлдэг. Ер нь бол. Зайлшгүй хэрэгтэй. За маш чухал сэдвээр доктор хамгаалжээ. За тэрний дараа за эрхүүгээс ирээд. Тэгээд би эрхүүгийн багшин дээдэд багшаар ажиллах гээд нөгөө багшин дээдийн тий лекц уншдаг багш болох гээд миний оронтой гарцсан байсан. Тэгээд багшлах гээд оронтой нь юу тушаал гарчихсан байсан чинь манай хүн л англи юммаар байна. Англи юм явуулаа. Ганцхан жоохон байж гал хүрээд ирнэ гээд. Тэгээд би одоо тухайн үед бол миний төлөвлөгөөнд байгаагүй л дээ. Тэгээд би жоохон тэгээд за мэдгүй чи өөрөө шийдвэр гарга. Би ерөөс надад бодох ч хүсэл болоод чи шийдвэрээ гарга. Чи харин гэхдээ 7 хэмжээд нэг огтлоорой гэсэн чи манай хүн нэг хэмжээд нэг огтлол тэр дон шийдвэр гаргах. Эрэхтэй охинтойгоо хоёулаа Оросын хүүхдээс Москвад очиж юунда интервью ороод тэгээд виз авч ирсэн. Тэгээ эрэхтэй би 1 жил л ирэх байх. За нэг хагас жил болчиход ирэндээ буцаж ирээд ажилландаа гэж бодож ирсэн. Тэгээд араас нь манай нөхөр хагас жилээс жоохон удаж ирээл. Тэгээд ер нь бол ирээд 1 жил болчлоо. За одоо 1 жил болоо буцсандаа гэсэн тэгээд байсаар байгаа. Айжмдаа удсаар байгаа. Тэгээд нэг мэдсэн 20 жил болсон байна. Жил болно гэжсэн нэг мэдсэн 20 жил байна. Тэгэл ер нь би тэр 2012 оны Олимпийн үед манай нөхрийн талаас 2-3 эгчдүү нэрсэн байсан гэрүүлээрээ тэгээд ирж байгаад бүгдээрээ буцсан байхгүй. Манай талаас бас дүү маань ирсэн байж байгаа сурж байгаад буцсан. Тэгээд за явъя гэдээ ерөөсө бүх юм Монгол руу газрын ачаанд хийгээд ингээд бүхэл яг явхад бэлдээд ингээд ерөөсөө явъя гэж бодож байсан. Тэгээд яг явах төхөөр л манай хүн тий очоод яах юм одоо бид нар ойлоосоо эхлэн энд ингээд юма болгож жагаад явъя гэж ингэсээр байгаа. Тэгээд сүүлдээ яг охин маань жоохон том болоод тэгээд ерөнхийдөө манай хоёр хүний шийдвэр болсон да. Та нөхөртөөгөө Орос байхдаа танилцсан юм уу? Ер нь Монгол таньдаг байсан юм уу? Манай нөхөр бит хоёр угаасаа нэг нутгийн хүмүүс үү? Манай ээж аауд нэг нутгийн бүр баг байхад бол нэг гудамд байсан юм лээ. Тэгээд бит хоёр нэг 10 жил манай нөхөр 9 дугаар ангида 9 10 дугаар ангида аймгийн төвд ирээд Завхны улаас тогтын 1 дугаар 10 жил хоёулаа параллел ангид төгсөжсэн. Тэгээ манай ангийн хүүхдийн төрөл байсан болохоор бид нар бас жоохон би нэг арай тэр хүүхэд тэр гэдэг ингээ нөгөө шинээр ирж байгаа хүүхдүүдээс арай илүү мэддэг байсан. Сүүлд нь манай нөхөр Москвад сурж байхдаа би тэр үед эрхүүгийн 2 дугаар курст байхдаа тэгээ би тэр гэр болж нээсэн. Тэгээд дараа нь би тэр хүүхдтэйгээ эрхүүд нийт 12 13 жил амьдарсан. 10 төгсөөл эрхүү явсан. Тэгээд 12 3 жил хүүхдтэйгээ онгууруулаа тэнд амьдарч байгаад тэгээд тэндээс английн визэнд ороод тэгээ англид ирсэн тийм. Хүмүүс ингээд гадагшаа явахаасаа өмнө за нэг ийм оронд ийм газар очино гэдэг төсөөлдөг шүү дээ тий. За тэгээд нэг төсөөлтөд ирвэ. Яг төсөөллөөс чинь англи орн ер нь ямар санагдсан? Би нэг тийм ч байх болов уу, ийм ч байх болов уу, ерөнхийдөө англи орныг ерөнхийдөө өндөр хөгжилтэй барууны орн, өндөр хөгжилтэй орн, амьдралын түвшин өндөртэй дэлхийд бас эдийн засгийн югаараа тэргүүлж явдаг орн гэсэн ерөнхий нэг номын мэдлэг байхаас бол би өөрөө нэг төсөөлөөч зүгээр төр зур явж байгаа гэсэн бодлоор л бүрдэрч гисэн байсан. Эхний 3 сар нь бол 100 ирж исэн, дорхноо өнгөрч гисэн сайхан ингээл далайн ирэг дээр англи хэл би ер нь англиар ярьдгүй байсан. Миний гол бэрхшээл бол хэл ерөөсөө би огт хэлгүй байсан. Англи үсэгч мэддэггүй байсан. Тэгээд нөхөр нэг 7-8 сар болоод ирсэн юм да. Тэгэл ирээл нөгөөхдөө жоохон амьсгах гэж нэг жил болчихсон. Тэгээд за одоо тэгвэл нэг жил болчихлоо да гэх манайг. Би энд ганцаараа баймаргүй жил болчихлоо гэж. Тэгээд жил гээл тэгэл 2 жил болоод хүүхэд бол нэг миний хувьд бол би яг ингээд тийм тал дээр шийдвэр гаргахдаа ер нь хүүхдээ боловсрал нь илүү одоо ч гэх юм уу хүүхэд маань дасчлаа ч гэх юм уу тийм бодож байгаагүй. За ингээд төлөвлөөд ирсэн чинь
Ингээд хугацаа хойшлоо. За одоо дахиад энд нэг тодорхой хугацаагаар суурших тодорхой болсон чинь дахиад сонголт хийх хэрэгтэй болно да. Ер нь юу хийж амьдрч вэ? Одоо мэдээж анх ирж байгаа гэр бүлийн хувьд санхүүгийн асуудал хамгийн чухал. Тэ. Тэгэхээр энэ өндөр өртөгтэй газар амжиргааныхаа зардлыг залгуулах хэрэгтэй болдог. Ер нь бол би бас нөгөө оюутныхаа визтэй байсан. Тэгээ оюутны визтэй он чинь бас нэг сургуульд бас явчмаар. Тэгээ сургуульдаа явна, завсраар нь тэгэл part time нөгөө богоно цагийн ажлууд хийгээл яваад байгаа байхгүй. Хамгийн анхны миний хийсэн ажил энтхийн нэг нисхийн нэг буудлын ажилд орсон. За. Тэгээд нэг том буудлын юунд ороод тэг хэл мэдэхгүй яг хүн ингээд зэгдгийг заагаад өгчихсөн. Өөрөө ингээд мапнуудаа харж агаад ингээд зэрэгцүүл тавьж байгаа. За би ингэж явах юм байна гэдэг ингээд өөрөө яваад очиж байгаа. Тэгээд очиод хүн ингээд нөгөө физикал ажиллахлаа хүн ерөнхийдөө за ингэж хийн гэдгээр мэдээд хүний зааж байгаа ингээд хараад тэгээд явчихж байгаа. Тэгээд эхнийхээ өдөр очичаад нэг юм том тэрэгэн дээр ингээд хамаг юмнуудыг тавиал ингээд нэг том тэргийн хүмүүсүүд ингээд түрээл гарч байгаа байхгүй. Тэгсэн чинь би нөгөө тэргийг хөдөлгөж чаддгүй. Жижигэн биетэй болохоор. Аха. Түлхээд хөдөлгөж чаддгүй. Ерөөсөө тэргийг хөдөлгөж чаддгүй хүнээс тусалцаа гүйж явж байгаа хүн одоо хүнээр төрүүлж гаргаж ирсэн. Тэгээд тэнд нэг би нэг 28 хоног 25 хоног л ажилласан баг. Тэгээд дараа нь нэг би 100 Лондонд энэ дээрээс нэлээд заахан зайтай бараг 5 дугаар зоон руу тийшээ байршлаад тэгээ тэнд нэг буудал ажилладаг манай нутгийн нэг ихчээсэн. Тэдний буудалд ажиллаад тэгээд тий өглөө нөгөө брейкфастыг хийн, өглөөний цайг хийн. Тэгээд өглөөний цай хийчихэд хүүхдээ сургуульд нь хөргөж өгнөгүүгээл тэгээ эргэж ирээ буудлынхаа ажлыг хийчихэд эргээд хүүхдээ аваад тэр завсар нь бас сургууль руугаа гүйгээд тэгээ нөгөө хүүхдээ сургуульд нь өгч авах тэгээд өөрийн сургууль тэгээ нөгөө ажил яг ингээд яг зохицчихсэн байхгүй юу. Тэгээ тэнд байж байгаа л тэгэл манай хүн ирсэн те. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч Myat Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab. За нөхөр ирээд ямар ч ийсэн тэгэл мэдээж дээрчж байгаа штеп бүх юм. Нөхөр ирээл дээрлгүй яах вэ? Тэгэл нөхөр маань харин анх ажил хайгаа тэр хавьд явж байгаад санаандгүй нэг барилгын ажил хийжсэн хүнд би нөгөө орос хэлэд мэддэг болохоор манай охины сургуульд нэг орсоор ирдэг хүүхэн байхыг юугаа танилцсан байсан. Тэгээд тэдний нөхөр нь барилгын компанитай байсан мэлээ. Тэгээ нөгөө хүн чинь барилгын ажил танаа нөхөр хийж чадах уу гэсэн. Манай нөхөр чинь хатаас хатгаж үзээгүй. Барилгын ямар ч экспириенсгүй хүн. Тэгтээ яах вэ? Тэгээд таарлцаа ажиллах бид нар хийш. Бид нар ч юм монголчууд ажил их сайн мэддэг, чаддаг. Альва юм эв дүүтэй. Тэгэл ер нь ямар ажил ер нь ямар ч хүн энэ Монголд ирсэн ямар ч хүн ер нь одоо ингээд харж байхад аль ч оронд очсон Австралид одоо тэр залуу хүмүүс өчсөн одоо ийм тамирын үеийн сайхан залуучулж өссөн ер нь ямар ч ажлыг хийж чаддаг юм байна. Тэгээд манай хүн барилгын ажилд ороод тэгэл эхлээл анх юусэн багаас эхэлж байгаа. Тэгээ яг яванда юм сураад тэгээд өөрөө нөгөө ийм бас нэг ийм тоо мондо сайн байсан болоо тэр юм уу ингээд тэр барилгын бүх юмыг тооцоолдог болоод тэгэл одоо тухайн барилгынхаа өөрийнхөө ажлынхаа хэмжээг мэднэ, хэмжээн дээрээ тулгуурлаа юу хэрэгтэй материал одоо хэдэн хадаас хүртэл орох уу гэдэг ингээд барилгаа авахтаа хүндээ нөгөө ингээд үнэ тохирохдоо тэр бүх тооцоогоо гаргацдаг. Тэгээ ерөнхийдөө нэг 2 жил болоод уучраа болоод ер нь дуршлан сайжрал ирсэн л дээ. Би тэр хугацаанд нь оюутны визтэй байсан. Тэгээд оюутны бас нөгөө виза алдахгүй тул сургуульдаа сурмаар. Дээрээс нэг жижиг сажиг нэг юм оройны нэг сушины ажил, сушины жижиг ресторанд орой 3 орой waitress хийгээд тэгэл өдөр нь сургуулаа яана, хүүхдээ яана зохицуул. Та ямар сургууль орсон байсан энд ирээд? Би энд ирээд дандаа бизнес курсууд хийсэн. За. Тэгээ эхэндээ бол одоохон явах гэж байгаа юм чинь одоо оюутны виза харлуулахгүй тэгээд байжгаад таарлцсан гэдэг юунуудаа хийгээд байсан. Яаж хийжсэн гэхээр би эхэндээ за одоо явтлаа нэг курс хийжээ гэж хийж байгаа таарлцсан курсээ хийгээ явуулсан. Миний яг би дараа нь энэгээр карьер хийн гэсэн зорилго байгаагүй. Дандаа бизнесийн чиглэлээ, бизнес менежмент, аялал жуулчлал
Тэгээд хамгийн төгсгөлд нь бичиг баримтаа авахын өмнөх хүн би SCCA гэдэг нөгөө санхүүгийн курснаас нэг 2 жил эхний 4 юуг нь хийсэн бас. Тэгээ ер нь бизнес курс хийсээр байгаад post graduate гэдэг одоо бакалаврын дээдлийн мастер хийх өмнөх төвшин тэр төвшний юу хийгээд курсыг хийж явж байгаа. Сүүлдээ нэгэнтээ удажчихсан 10 жил болоод бичиг баримт бүх юм чөлөөтэй оюутныхаа юу солих болцоотой болох байсан байхгүй юу? Post graduate авчаад тэгээ мастера хийхдээ энтхий нэг одоо home office сургууль гадаад оюутнуудад сурж байгаа сургууль энтерд маш их өөрчлөлт хийгээ визний зохицуулалт өөрчлөлтүүд хийгээд тэгээ мастер энтер бол айгүй хүнтэй болсон. Тэгээ миний нэг 2 жил үлдсэн байсан учраас би пост градуатийнхаа дараа SCCA 2 жил хийгээд тэгээд би 10 жилээр бизнес хийсэн байхгүй юу? Тэгээд би 10 жил л сурлаа. Сураад байлаа. Сураад байлаа. Манай Монгол болон Оросын академик одоо энэ боловсролын мэдлэг тэгээд тэр боловсролын салбарын мэдлэг ер нь маш их хүчтэй байсан болов уу гэж боддог. Би ер нь түүтж байгаагүй. Энд ирээд миний хэл айгу муу байсан. Миний бичгийн хэл яваад байдаг. Яг тэгэхээр би ингээд нөгөө номоо хараад тэгээд энэ ч бас орос үг мөг байна. Дээрээс нь би өөрөө словардад жоох ингээд аажимдаа хичээл мичээл дээр ингээд профессор өвний баялаг нэмэгдээд ингээд шалгалтаа өгчөөд байдаг. Курсын ажлыг хийчихэд байдаг. Номынсан суучгаал ингээд номнуудаас хараад би юу бичих гэж байна, юу асууж байна тэрийгээ бүгдийг хийж чадаад байдаг. Яаж сурах арга барил уу? Тэгээд одоо ингээд нэг хүний нэг юм оюуныхын тэр тал дээр маш сайн өгдөг байсан юм уу гэж би бодоод идэв шүү дээ. Би болохоор нөгөө академик мэдлэгийг илүү сайн өгдөг. Тэгсэн мөртлөө бидний сул тал нь академик мэдлэгийн амьдралд хэрэглэхдээ яахан тааруу байсан юм уу гэж боддгийг. Амьдралд хэрэглэхээ одоо би тэрнийг айгүй сонсдог бас. Гэтэ миний хувийн бодлоор бол академик мэдлэг бол одоо бид нарын ерөнхий одоо нэг хими элементийн 8 элемент гэдэг ч гэдэг юм уу, физикийн одоо наан цаана физикийн ухаан ч юм уу, яг тийм general одоо ерөнхий мэдлэг айгуу сайтай байдаг. Тэрийг би зөв юм уу гэж би боддог. Ягаад гэвэл хэдийгээр амьдралд хэрэглэхгүй ч гэсэн хүний амьдрал хүний хувьд тий оюуны потенциалын хувьд маш их зүгээр юм гэж боддог. Тухайн үед карьераа хүн сонгоод цаашаа мэрэгжлийн чиглэлээр ихтэй сургуультай яваагаад цаашаа ер нь ихтэй сургуульд энд ч дээр шүү дээ. Хүн академик мэдлэгтэй хүн гараад ажилд гарахад ажлын экспириенс гэдэг чинь шал өөр шүү дээ. Тийм болохоор яг сурж байгаа хүний хувьд залуу хүмүүсүүдийг ер нь академик мэдлэг, ерөнхий мэдлэг, оюун ухаан, байгалийн ухаан бүх энэ мэдлэгийг яг цогцоор нь ингэж сайн өгөх юм нэг зүг баг гэж байна. Хэл юм хэрэглэхгүй бол хэл хизээч яадгүй яг үнэ. Энд ингээд амьдраад 2 жил болох гэж байгаа хэрнээ би ингээд чөлөөтэй ярьж чаддаггүйсэн. Тэр экспириенсийг би Макдоналдсын тийлэн дээр ажиллаж авчихсан. За. Тэгээд би ерөөсөө сурахын хажуугаар нөгөө жижиг ажил хийхдээ Макдоналдстай ажиллаад. Макдоналдстай ажиллаа. Тэгээд тийлэн дээр нь би очие гэж хэлж тийлэн дээр нь очиод тэгээд тийлэн дээр чинь тэр хүний чинь юу хэлж чинь тэр чинь төмөн янзын тийштэй хүмүүстэй яг харьцсан тийм одоо Лондонд ямар хэдэн олон орны хичнээн төрлийн хүмүүсүүд амьдарч чинь тэр болгон чи өөр өөрийн диалект өөр өөрийн акценттэй ярина тэр болгоны чи ингээд экспириенс хийгээл тэгэл өстой жинхэнэ миний ярианы байсан. Тэгэхээр хэл яриа гэдэг бол ер нь хэрэглэхгүй бол баг монгол хэл дээрээ хүртэл ингээд хүн ингээд жоохон юу лээ гэдэг ингэх юм уу те. Тэгэхээр ер нь хэл тийм хэрэглэхээс бол тийм байлээ гэж би маш сайн ойлгож авсан. Нэг юм асууя. За Монголд бол ерөнхий удирдлагын сургуульд төгссөн. Оросд одоо бакалаврын хэмжээний тэгээд PhD хамгаалсан. Англи дэрлээ. 3 орны боловсролын ерөнхий зарчим буюу бүтэц тогтцоо харьцуулаад үзэх юм бол хэр ялгаа зөрүүтэй бай. Орос Монгол хоёр бол ерөнхийдөө адилхан шүү дээ. Одоо өөрчлөгдөг бол тухайн үед бол бүр адилхан байсан тийм цэцэрлэг, ясэл цэцэрлэг сургууль дунд сургууль нь бол бага сургууль их юу сургууль гэдэг шиг ахлах сургууль гэдэг шиг хуваагддаггүй. Ороод бол тэр сургуулаа төгсөөд ардуудтайгаа ингээд төгсдөг тийм. Энд бол арай өөр бага сургууль тэгээд ахлах сургуульд ороод тэгээд дараа нь A level ч юм уу коллеж ч юм уу тэгээд сураад их сургуулиугаа дамждаг. Би одоо ингээ эргээд хараад байхад бага сургууль ялангуяа бага насны хүүхдтэр
цэцэрлэг гэдэг байдаг. Тэр ер нь их зөв тогтолцоо юм болов уу гэж би ажигладаг. Ягаад гэвэл Англид одоо би ингээд бага насны хүүхэд дөрөвдүгээр ангиас эднэр одоо reception, nursery reception тэгээд бага сургуулийнхаа анги руу ордог байхгүй. Гэхдээ яг цагийн нөгөө нэг хичээлд явж байгаа сургуульд очиж байгаа нь яг нөгөө бага сургуулийнхаа хүүхэдтэй адилхан. Тэгээд 4 настай хүүхэд 5 настай хүүхэд арай л жоохон балчир байдаг юм болов тиймэрхүү тогтолцоонд манай хуучин байсан юугаар хүүхэд цэцэрлэгийн насны хүүхэд чинь тэндээ хоол унттай унтаж амарна тоглоно тэгж яхта цэцэрлэгтэй бэлтгэгддэг шүү дээ. Одоо тэр нөөцөөр сурж байгаа тий анхан шатны тооны мэдлэг үсэг одоо өнгө тэр бүгд чинь манайх өгчдөг байсан шүү дээ. Тэгээ тэр тогтолцоо ер нь их зүгээр юм болов хүүхдийнхаа одоо антом физиологиосын зүгээрсэн ч бодсон насных нь юугаас ч гэсэн хүүхдэд их зүгээр юм болов зөв юм болов гэж би боддог. Ягаад гэвэл энд байгаа хүүхдүүд их ядардаг. Тэгээд одоо өдөр унтдаг шүү дээ манай цэцэрлэг хүүхэд. Энд тийм амрах цаг байдгүй. Тогтолцоо нарай нөөх нь илүү юм болов гэж би харагдав. Цэцэрлэг дээр жишээлбэл бага насны хүүхэд өдөрт хоолоо идээд унтаж амарх нь. Тий. Одоо бус орны системийг бодоход бол хүүхдээ бий болоод физиологи сэтгцийн хувьд нь арай эерэг нөлөөлөл байна гэж харж байна тийм үү? Тий, эерэг нөлөөлөл. Ер нь хүүхдүүдийг ер нь илүү зоргоор нь байлгадаг юм шиг байна тийм үү? Тий, ер нь бол сургалтын юм дээр хүүхдийг өөр нь илүү одоо хүүхдээ өөр дээр нь юу яаж үндэслэж одоо хүүхдийн онцлогийг харах ч юм уу тий тэр тал дээр айгүйх анхаарал тавьдаг. Ер нь бол харьцангуй Английн сургалт бол хуучин байснаасаа бол ер нь бол муудсан. Одоо ч гэсэн тэрнийхээ талаар маш их ярьдаг болсон билээ радио телевизээр их ярьж байна. Энэ талаар ер нь маш их аль төвшний салбартаа энэ талаар айгүйх ярьдаг болсон байна. Яг л хуучин Английн боловсролын систем маш их хүчтэй байсан. Ялангуяа ихтэй сургуулийн боловсролын систем бас хүчтэй байсан. Одоо бол ер нь нэг тийм хүчтэй биш болоод байна. Тэгээд чанар нь юу яж гэн чанар их алдагдаж байна. Одоо тэгээд ямар нэг structure өөрчлөлт юм уу хийх хэрэгтэй байна гэж айгүйх ярьдаг болсон байна. Яг нь би бол эсрэгээр нь боддог байсан. Ингээд зарим талаас харахаар бид нар өөрсдийнхөө давуу талыг хэтэрхий үүсгээд байна уу да гэдэг. Заримдаа тэгж эмзэгэлдэг тий. За сургуулаа төгсөөд тэгээд хаана ажиллав? Тэгээд сургуулаа төгсөөд нэг 2 жил бичиг баримтаа хүлээгээд байж байгаад тэгээд би одоо энэ ажиллаж байгаа байгууллагада ороод одоо нэг 5 жил болох гэж байна. 4 жил гаруул болж байна да. Тэгээд ер нь бол 12 жилийн дараа би ингээд full time ажиллах хэрэг аваад байна. Тэгэл жинхэнэ за одоо бүх ажил маань дууслаа. Энэ оронд хийх одоо миний хувь нэмэр гэр бүлд хийх хувь нэмэр дууслаа. Одоо би ер нь юу хийх вэ? За одоо би яг өөртөө юм хий. Яг өөрийнхөө хүссэн юм хийх юмсан гэдэг бодол яг тэгтэл орж исэн. Ер нь бол ихтэй сургуулийн орчинд суралцагчаар тухайн үед нөгөө доктор хийж явах үед бас нэг жоохон багшлаад чинь тухайн experience авах хэрэгтэй тийм experience байж исэн хийж исэн. Тэгээ нөгөө нэг одоо академик хурлуудад оролцоод тэр үед л жоохон тийм нөгөө талдаа experience авч ирсэн болохоос ш миний одоо 20 жил нийт би сургуулийн орчинд явахдаа дандаа суралцагч эхний 10 жил дараагийн 10 жил барыг суралцагчаар явчихж байгаа байхгүй юу. Тэгээд би нэг юм ихтэй сургуулийн орчинд орох юмсан. Тэгээ би чинь бас доктор яасан юм чинь бас би нэг өөр газрын бизнес байгууллагын нэг менежер ч юм уу нэг ажил хийгээд явах юм бол миний доктор нэг чухал байхгүй юу. Тэгээ би ерөнхийдөө тэгж бодогдчихсэн шүү. Ер нь боловсролын байгууллагатаа л би бай гэдэг. Боловсролын байгууллагт байх юмсан гэж би бодчихсон. Тэгээд шанс гарч ирээд энэ миний орсон байгууллагт нэг манай Монгол охин ажиллаж байсан юм байлаа. Анх одоо тэнд лекчераар ороод тэр хүүхэд манайх одоо ингээд ажилчид авч байгаа гэж ярьсан юм байсан. Тэгээ манай энэ найзын маань ихнэр сонсцоход би бичиг баримт ирлээ одоо би ажиллаа хайх гэж гэсэн чинь хөөш тэнд нэг тийм хүн ярьжсэн гэдгийгсэн байхгүй юу. Тэгээ би уцаа ярьсан чинь та над руу CV явуулчих гээ резюме гэдэг нөгөө ажлынхаа өөрийнхөө юуг явуулчих гээд тэгээ би явуулаад тэгээд интервьюнд дуудагдаад тэгэл орсон. Тэгээд тухайн байгууллага болохоор боловсролын байгууллага болохоор доктор гээд тэр байгууллагт үнэхээр энэ хүн бас бидэрт хэрэгтэй бас нэг тэд нар чинь бас арай зүгээр энгийн байгууллагаас арай дээр учиртай байгаа байхгүй юу. Тэгээд хүний нөөцийн юунд орж ирсэн. Хүний нөөцийн мэрэгчлэнээр хүний нөөцийн одоо департамент нь орж ирсэн. Тэгээд тухайн үед энэ
компани бол хавцангуй бага байсан. Ер нь бол юу ихтэй сургуулийн мэрэгжил олгодог хувийн сургууль ахгүй юу. Тэгээд тухайн үед их намайг ороход нэг 50-аас 56 ажиллагчтай. Тэгээд цагийн багш нартай 350-380 оюутантай л ирсэн. Тэгээ одоо бол 30,000 оюутантай 2,800 гаруй одоо бараг 2,000 руу явж байгаа. Хэдэн жилийн дотор тэгж өргөж байна. 4 жилийн дотор. Тэгээд мундаг байна шүү дээ. Юу вэ? Англид 8 кампустай 12 оронд салбараа нийцсэн. Тэгж явж байгаа. Одоо манайх ер нь бол яг миний орсон компани бол охин компани болчихж байгаа байхгүй. Ягаад гэвэл манайх холдинг болоод corporate бүр юм нөгөө global дэлхийн team байгууллага болчихж байгаа учраас миний орж исэн байгууллага бид нар тэр байгууллагынхаа хүмүүстэй цөмөрөө нэгэд ор ажиллаад ингээл тэр ажиллаа ингээл холиол ингээл алгуураар ингээл яваад байгаа болохоос ш тэр байгууллага гол байгууллага нь одоо хэрнээ хэвээр байгаа. Тэгээ ер нь бол тэдний хэмжээний болтлол 4 жилийн дотор өссөн л да. Тэгэхээр миний ойлгосноор бол танай байгууллага боловсролын янз бүрийн хөтөлбөрүүдийг зохиож сургуулиудад санал болгодог. Бас ахаад боловсролын чиглэлээр хувийн сургуулиуд ч юм уу менежмент техник тусалдаг байна гэж ойлгосон зөв буруу юу? Яг сургуулийн зүгээс бол зөв л дээ. Тэгээд Английн 5 их сургуультай партнершип юугаар контракттай тэгээд ажилладаг. Тэр сургуулиудын сургалтын явуулна. Тэгээд юу тэр сургуулийнхын дипломыг олгоно. Тэдэртэй цуг ажиллаж байгаа байхгүй юу? Гадааддуудаа бол одоо сүүлийн жил хагас бол дандаа гадааддад хэлсэн. Гадааддад хэлэхдээ шинээр компани байгуулад одоо Австрал, Ирланд, Канада, тэгээд Дубай, Малта дандаа шинэ компани байгуулад, компани 2-3 компани байгуулад тэгээд тэн дээрээс сургуулиуд худалдаж аваад нэг бол зарим газар шинээр сургууль нээгээл өөрөөсөө кампус аваад кампусаа хөлслөөл тэгэл сургалтаа хийгээл оюутнуудаа эсвэл ингээл бага бүрдүүлэл ингээл явчихж байгаа байхгүй юу. Тэгээ ийм том компани болтол нь одоо тэлж явах үед нь анх ороод ер нь тухайн үед надаас ярьдгүйсэн норжмоогоос хойш гэж компани айгуу тэгж компани 2 үе байгаа гэдэг байна. Тэгэл яг үнэхээр тэр тэлэх үед нь яг тэлэхийнх нь өмнө орсондоо би айгуу баярлдаг байхгүй юу. Тэгээ ороод ингээд тухайн үед чи нөгөө компани тэлэх тусмаа ажил маш их гарна. Тэгэл ер нь манайхстай бараг сар болгонд 50-аас 60 хүн шинээр авдаг. Ковидын үед сургуулиуд, ихтэй сургуулиуд ер нь нийтний том бүр одоо олон жилийн туршлагатай хөл дээрээ тогтсон байсан ихтэй сургуулиуд хүртэл нөгөө гадаад оюутнууд нь маш их багаснаасаа болоод ер нь бол байдал бол ер нь тэдний хувьд санхүүгийн хувьд ч болсон төлөвчд бэрхшээлүүд айгүйх гарч ирсэн одоо сүүлийн 2 жил. Тэгээд эдний одоо гол юм боловсролын системийнх нь одоо энэ регуляторууд дотор манайх бол нэлээд их сайн үнэлгээ авч чадсан. Ковидын үед манайхстай бүр бус газрууд ажиллаа зогсооцсон баг нь манайхстай фулли ажиллаж байсан. Хүмүүстэй вау хүслэнтэй тийм байдаг байсан. Тэгээ маш их бизи юм их ачаалтай их юу байдаг байсан чилсэн. Шинэ юм айгүй их болж байгаа болохоор надад айгүй гоё байдаг байсан. Тэгээ миний бас нэг азтай юм нь болохоор тухайн үед тэр компани эзэн өөрөө бүх юмыг хийдэг байсан. Тэгээд ингээд нөгөө би айгүй нөгөө хүний нөөцүүд ингээд офис нь яг хажууд нь байдаг байсан болохоор юм болгонд ингэж тусласаар байгаа. Тэгээ би тэр компани одоо худалдаж авдаг тасгын одоо бүх юмд нь оролдог болсон байхгүй юу. Ерөөсөө ингээд номын сан ингээд шинэ кампус нэгтэл номын сан ингээд бүх ном гээд ингээд бүх юмд нь оролцоод байдаг гэсэн. Тэгэхээр айгүй гоё сонирхолтой надад. Хэрвээ би хүний нөөц тас ингээд үргэлж ажиллаж байсан бол магадгүй би надад жоохон одоо би эргээ харахаар айгүй гуйдгартай байсан баг. Тэгээ ажиллаж л явах байсан баг. Ажил байгаа юм чинь. Тэгээд эргээ харахаар би ер нь маш их гоё чиглэлээр явсан байна гэж боддог байхгүй юу. Одоо хөрнөл миний өдөр хизээ ч юм адилхан байдаг байхгүй юу. Өдөр болгон өөр. Надад юу гэж байгаа вэ ажил ихтэй би одоо зүгээр нэг department team manager, middle manager юм уу, even just more юу хаяатан middle manager ч байсан.
яг ийм төвшний одоо ийм холдинг компани strategic decision одоо strategic шийдвэрүүдэн тэ strategic бүх болж байгаа юмны хамгийн өндөр түвшинд гэх юмд би орох болцоо байсан баг. Тэгэхээр би одоо жишээлбэл намайг бас тухайн үед энэ сургууль лекцийн багш хийж аягүй хийжсэн байхгүй бүр 2-3 удаа надаас чи лекц хийчихээс чи бүр чадна гэд. Тэгээ би надад би ерөөсөө хүсээгүй тухайн үед тэгээ бас нэг англиар бас лекц хийн гэдэгтэй ч юм бас тий. Тэгээ дээрээс нь би лекц гэдэг орчинд би ингээд 10 жил явчихсан юм чинь би ерөөсөө дахид тэр орчинд өөрөө нөгөө сураад яваад байсан шүү дээ. Тэгээд тэр орчинд ормооргүй санагдаад байсангүй би ормооргүй байна гэж сургаа. Тэгээд энэ операшн талдаа үлдсэн. Тэрэндээ айгу би зөв шийдвэр болсон гэж үздэг. Тэгээд холдинг одоо ингээ олон улсын төвшөнд тэр яг даргын офис дотор байгаа болохоор тэрд одоо бүх болж байгаа юм дотор би байгаа болохоор тэрний дундаас надад сурах юм маш их вэ. Маш их ч юм сурж байгаа. Үнэхээр би дахиад энэ ажлыг ингээд дахиад нэг 5 жил хийчих юм бол би ер нь нэг одоо том хэттэй үүсгэж шинэ ажлын даацыг бол би даачхаар хэмжээний чадaltaй болно гэж би боддог байхгүй юу. Үнэхээр бол тийм дотор маш их юм боддог. Тэгээд хамгийн өндөр түвшинд энэ болгоны дунд явж байгаадаа би нэг маш их зөв шийдвэрэл чиглэл нь их гоё гарсан юм байна гэж би одоо эргэж чаддаг. Монгол хүн бол малчны хотын төрөд Харвардд сурна гэдэг итгэлтэй байдаг бол англичууд бол за чи ажиллаж анги бол ажиллаж анги те би сэхэтэн бол сэхэтэн гэдэг нэг жоохон ингээд хувирал ингээд явхад айгу удаан гэж бидэрт ярьжсэн баггүй одоо нэг шатнаас нөгөө шат руу гарахад нэлээд ингээд бас юм болдог гэж бас ярьжсэн. Тэгээд ямар ч байсан гэхдээ та нөгөө хүний нөөцөж явж байгаа нэг тэр захирлын туслах болох нэг тийм тохиол болсон байна шүү дээ тий. Тэр яг юу ямар үйл явдал дээр үндэслэж ер нь гарсан. Би бол ер нь бол шанс бол хаач байгаа. Тухайн хүний өөрийн тухайн хүнээс л маш их юм шалтгаалдаг. Нэгдүгээр чи гэхдээ манай монголчууд ажлыг маш сайн хийдэг. Тэр бол хизээч ялгарч идэг байхгүй. Одоо энэ бас нэг залуу үеийн байж магадгүй англи өссөн хүмүүсүүдийн бас нэг одоо илүү хийх гэсэн илүү хийж би ингэ дэвшнэ гэсэн тийм юм байдгүй байсан ч магадгүй англид байгаа залуу чиний насны хүүхдийн ажиллаж байгаа attitude ажиллаж байгаа одоо этик Монгол юм уу гадны орноос ирсэн хүмүүсэд тасаар өөр гэдэг байхгүй. Тэр хүн бид нар шиг Монгол эндээс ирсэн улсууд илүү хийх гэдэг байхгүй юу. Ажлаа маш сайн хийдэг. Дээрээс нь одоо кургузор потенциал айгуу сайтай байдаг монголчууд. Тэгээ ер нь бол би шанс хаанчд байдаг гэж боддог. Одоо манай ажил дээр жоохон гадаад оронд ажиллаж исэн хүмүүсүүд ирээд дорон дэвшил явж байгаа би харж байгаа байхгүй юу. Англичсан хүн хэрвээ хүсэх юм бол зүгээр юм одоо эднийхэн state юунаас гарсан гэж ярьдаг байхгүй юу. Одоо ингээд одоо ажилчин гэж хэлдэг юм одоо ээж аав нь боловсролгүй нэг боловсрол нэг чухал биш байсан айлаас гарсан хүүхэд өөрөө боловсролоо хөгөл явуул чадна. Кембриж ч бай одоо энэ дунд сургуулиудад одоо энэ маш жилийн 20 мянган цалин юутай төлбөртэй хувийн тийм дунд сургууль шүү дээ. Тэд нар хичнээн хүүхдүүдийг одоо disadvantage background-тай тийм одоо төлбөр төлөх чадваргүй background-тай тийм гэр бүлээс авах тийм юутай байдаг. Тэр хүмүүсүүд үнэхээр тэр хүүхдүүд нь хичээлдээ сайн шалгалтандаа сайн тэр тухайн сургуулиудын шалгалтыг үнэхээр сайн өгөөд тэгээ ярилцлаганд ороход тэр хүүхдүүд ингээд сургалт одоо юу гэдгийг сурах нь чухал гэдэг нь харагдаад энэ хүүхэд цаашаа явах чадaltaа гэдгийг харагдвал тэр нь орох болцоо байдаг. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч Myat Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab. Агш мэргэжлийн хүн ер нь бол тэ. Тэр тусмаа ингээд олон боловсролын байгууллагууд ажиллаж байсан хүний хувьд одоо сэтгэлээс нь уяатай явдаг нь бас ингээд Монголтой холбогдсон юмуд байдаг шүү дээ тийм. Хүн болгон ямар нэгэн төвшөндөө бол ингээд сайн чанартай зүйлийг харах болгондоо энийг эх орондоо хийчихсэн манай Монгол ягаад ийм байж болдгоо гэж боддог тийм. Тэгээд
Би 11 сар дээр та нартай танилцахдаа одоо Монголын хүүхдүүдэд зориулж одоо нэлээ хэдүүлээ нийлээд одоо групп болоод хүүхдүүдэд ном цуглуулж явуулдаг бас ингээд тодорхой төвшөнд боловсролын үйлчилгээ явуулах чиглэлээр сайн дурын ажил хийж байгаа гэж ойлгосон. Тэгээд тэрийг яахан дэлгэрүүлээд ярьж болох. Манай энэ Англид нэг гэдэг нэг эмэгтэй байдгийн тэр бол энэ манай Монголын 33 сумд 150 ном хүргэнэ гэсэн энэ зохиогоод номын сунд 150 ном, сум болгон 150 англи ном хүргэх тийм сайн дурын тийм юу хийж одоо миний мэдхий 2-3 жил хийсэн баг. Тэгэл яваад байдгүйсэн. Би тэгээд туслах юмсан гэдэг айгүйх боддог байсан. Тэгээд өнгөрсөн хавар намар ном цуглуулад ажил дээрээ өөрөө энэ тийм номын сангуудаар яваад ном хуучин номнуудыг худалдаж аваад энд зардаг байхгүй хуучин номын сонгууч ингээд номнуудаа байсгаж хагаад ингээд шилжлээд ингээд зардаг. Тэгээ ер нь ном хэсэг цуглуулж явуулсан. Тэгээд одоо Монголд очижчихсан байгаа. Монголын 4-5 газар би ном цуглуулсан. Өөрийнхөө байгууллагаас. Тэгээд тэр аянд би туслая гэж бодож ирсэн. Яг уу жоохон ч гэсэн хувь нэмэр оруулсан л да. Ер нь бол сургалтын үед бол би ер нь насаараа багшийн чиглэлээр мэрэгжсэн одоо би хүний хувьд характер гэсэн багш болсон л үү шүү дээ ер нь тий. Тэгээ ингээд өөр газар өөр юм хийгээд яваад байгаа боловч боловсролын системд ажиллаж байгаадаа би айгүй баярлдаг. Ягаад бол одоо зүгээр юм ихтэй сургуулийн зүгээр нэг сургуулаас жижиг сургуулаас хоолдонг болоод дэлхийн бүх одоо ийм олон оронд ингээд боловсролыг юу яагаад яваад байгаа энэ байгууллагт би маш их юм сурж байгаа гэж би хардаг. Ягаад бол би яг даргынхаа тэр бизнесийн эзэн тэр холдингийн эзэнгийн оффист ажилладаг учраас корпорац холдинг төвшөнд ингээд яаж удирдах байгаа ингэ харахаар үнэхээр тэр хүний одоо тийм одоо investment банкны experience яг энэ HSBC банкнд ажиллажсэн байна. HSBC банкны хөрөнгө оруулалт банкны тэр headquarter-т ажиллажсэн байгаа байхгүй юу. Анх бол ингээд бас л нөгөө ингээд дөнгөж ажилд орж байгаа залуу ингээд сургуулаа төгсчихвэл бас доктор хүнэлтэй тэгээд сургуулаа төгсчихвэл мастера төгсчихвэл тэгээд орж исэн. Тэгэл яг л тийм юунаас эхэлж исэн гэж байгаа. Тэгэхээр маш сайн экспириенс болсон юм байна гэж боддог байхгүй юу. Тэгээ ер нь тийм экспириенстэй хүн тулдаа энэ том корпорацийн бүх юмыг ингээд толгойн дотор ингээд тэр даа яваад байгаа байхгүй. Тэгэхээр бол хүний дуршлаг гэдэг бол хаанч явсан юмны дуршлагыг өнөөдөр би энэ ажлыг хийгээд байна. Энэ сте би ингээд байна гэж бодхоос илүү тэр бол хүн өнөөдөр юм шүү дээ. Хүн ер нь ингээд жоохон томоор харж жоохон өөрийгөө томоор харах биш. Юмыг томоор харж те яг тэр хүний төвшөнд юу хийж гин яаж явж гин ер нь манай дарга ингээ хараад тахт өөрөө айгүйх яг энэний хадлаар айгүйх одоо нөгөө сэтгэл нь өвжөвдөг хүн гэдэг юм уу те дуртай юм хийсэн хүн тэндээс энерги авдаг шүү дээ. Одоо 14 цаг 16 цаг ажилласан хэрнээ тэр хүн хаанаас тэр энерги авч чинь те тэгэхээр хүн тэрнээс энерги авдаг болохоор би даргыг тэгж чаддаг болов уу гэж боддог. Тэгээд ер нь бол энэ оффист энэ юунд ажилласнараа би маш их юм сурж ин даа л гэж одоо хэрнээ би сурж яваа гэж бодоод байгаа. Хүн болгон сайн юмтай, хүн болгон юм уу юмтай. Ямар ч хүнээс сайн юмыг хараад энэ хүн ингэж хийдэг юм байна гэж хараад сураад яваад их зүйлтэнд маш их чухал гэж боддог. Ямар ч хүнээс юм харж сурна шүү дээ. Монгол хүн ер нь ингээд Монгол улсаасаа гараад улсынхаа нэр хүндийг ингээд өөр төрөө аваа явж идэг. Тэгээ Монгол гэж ямар улс эдийн гэдэг магадгүй танаар төсөөлнө шүү дээ. Ихэнх таны компани хүмүүстэй. Тэгэхээр юу гэж хэлэх вэ? Айгу ажилтай юм аа, монголчууд ийм үү гэж таны сонирхдаг уу юм? Манай байгууллагад бол монголчууд маш сайн нэр хүн айгу сайн байдаг. Ажиллаж байгаа төвшин болгондоо газар болгондоо тухайн салбарынхаа хамгийн тэргүүний нэг хүн болцсон л явж байдаг. Удаачгүй манайхан тэгж байдаг. Тэгэхээр бол монголчууд бол ажлыг яг чин сэтгэлээсээ хийдэг. Хизүүч байсан байгу ямар ч байсан бай хийх юм хийдэг. Тэр нь бас их явдаг болоо гэж боддог. Тэгээ дээрэс нь потенциал аягүй сайтай манайхан. Цаг үе өөрчлөгдөж чинь те бид нар одоо бидний хүүхдүүд яаж өсөж чинь ер нь бид нар гэрээ ажил хийхээс ахгуулаад хүртэл ажлыг дуустал хийдэг.
Тэ хийх ёстой юм хийх ёстой гэсэн тийм хүмүүжлэлтэй өсгч бас их зүгээр байт юм уу гэж бодож байгаа. Би сайхан энэ ажилласаа ирж явахдаа нэг радиогоор нэг хүн ярилцлага хийж байхад би дандаа ярианы радио сонсч байдаг байхгүй. Тэгсэн чинь тэр хүн тэгжсэн Ирландд өссөн бидний үеийн насны хүн байгаа байхгүй. Тэгээд тухайн үед сургууль дээр нэг хөтөлбөрийн хичээл гэж ордог байсан юм байна. Тий. Тэгээд тэгж байгаа байхгүй. Би ойж үзчихсэн эрэгтэй хүн л дээ. Тэгээд би ойж сурж байсан, хоол хий сурж байсан. Бид нар хоол хийлэгдэг байсан. Тэгээд одоо яг сургууль дээр нь ажил хийлэгдэг байсан. Ангиа цэвэрлдэг байсан. Одоо бид нар хүүхдүүдтэй энийг ер нь яагаад бид нар оруулж болохгүй гэж гисэн чинь тэр ярилцлаган дээр 2-3 хүн байсан. Тэд нар цөмөр нэрээ үнэхээр бид нарын хүүхдэд энэ дутагдж байна. Бидний хүүхдүүд одоо өнөөдөр тэрийг хийж чадахгүй байна. Хин нэгэн хүний ажил юм шиг, хин нэгэн хүн л тэрнийг хийж яадаг. Яг амьдрал дээрээ суугаад хоолоо хийж чадахгүй тий. Юм ааж чадахгүй. Амьдрал бид нар ерөөсөн бэлтгэж бас чадахгүй байгаа юм байна. Энэ чих нэрээ бид нар бодолцох хэрэгтэй юм нэг ярьжсэн. Надад тэр их сонирхолтой. Яг бол би бас яг тэгж боддог байхгүй юу? Үнэхээр л ингэж харахаар тий. Тэрэн дээр бид нар бас их ээж аав улс юу яахгүй ч гэсэн ээж аваад бас их сайн бодож байгаа гэж. Манай монголчууд бас их баруун тал руу их яадаг тий. Барууны орн бүгд тийм сайн байна уу? Гадаадаар зэрсэн хүн ирээд яагаад ингэж тэднэртээс дутхгүй ажиллаж чадж байна. Тэгэхээр бидний Монгол одоо нэг бодол хүмүүжил бидний итгэж ингэж одоо ахуйгаасаа авдаг тэр юу маш их сайн. Тэгэхээр ер нь манай монголчууд яг өөрийнхөө сурж байгаа сургалт боловсон хүчнийхаа чадал боловсролынхаа системийн тэр юу ер нь бас жоохон үнэлээсэй гэж би бодоод байдаг. Бити тэгж их өөрчлөөсэй гэж би бодоод байдаг. Ягаад гэвэл ер нь ахуй соёлтой ч гэсэн манайхан бити их өөрчлөгдөөсэй гэж би айгүйх боддог. Ягаад гэвэл би бас энэ 10 жил бас байж ямар байна шүү дээ тий. Одоо Монгол гэдэг тэр үндэсний олон зуун жил хадгалж ирсэн нүүдлийн соёл иргэншлийн юм. Бидрийг бусдын үндэстнүүдээс ялгах хамгийн том. Тий. Улс орны хувьд бол тэр маш том юу. Тэгэхээр тэрийгээ бас алдчихгүй байх хэрэгтэй байна гэдэг. Тэр одоо бол энэ чиглэлээр маш олон хүмүүс санаа тавьдаг болсон байлаа. Монгол уламжил, өв уламжилтай ёс заншлыг одоо хүүхдүүдэд өвлүүлээд үлдээх хэрэгтэй байна гэдэг дээр. Тэгээ хүүхэд ингээд өсөж явахад бид нар зүгээр ингээд нүдээр хараад гараар оролцоод гэрийн ажил хийгээл эмээ өвөдөө очиж зун очиж хөдөө гарч туслаал тийм ээ. Тэгээл цусланд яваад туслаал. Ийм байдлаар бид нар ерөөсөө ингээд ахуйгаараа дамжиж маш их юм сурдаг юм байна хүн. Яагаад тийм бид нар ч нэг тийм супер дупер улстай хаанч утсан ингээл хүнтэй мөр зэрэгцээд юу л бол юу хийгээд яваад байгаа юм биш үү? Ер нь бол бидний ахуй бидний тэр мэдлэг сургуульд өгчээсэн мэдлэг боловсрол тий. Дээрэс нь ээж аваа сурж байгаа, эргэн тойрондоо сурж байгаа бидний нүүдэлчин ахуй, бидний одоо эмээ өвөдөр очдог ахуй тэгэл тэр бүгд чинь биднэрт энэ мэдлэг, энэ потенциал, энэ курсорыг өгөөд идэг байхгүй юу. Тийм болохоор бид нар хаанч утсан юмыг шал өөрөөр хардаг. Бид нар айгүй хүчрхийг байна гэдэг чинь бид нар физикли хүчтэй байгаа юм биш. Нэг том ген толгоонд байгаа юм биш. Бидний тэрэл яг тэрнээс бид нар тэрийг айгүйх авдаг. Ер нь бол манайхан залуу юуч бай. Ер нь хүүхдүүдээ өөр ачаан болов ингэж байж хата тэр тал дээр айгүйх ботж байгаасаа гэж боддог. Бага юм чинь тэрийг үнэлээ тэрнийг зөв хараасаа. Тэрийг үнэхгүй байна гэдэг дээр л их олон хүн эмзэглээд байгаа байхгүй юу тий. Одоо ухаандаа бид нар яг өөрөө нүүдэлчин ахуй, нүүдэлчин соёл, нүүдэлчин зам заншлаа орхиж болохгүй тий. Энд чинь монгол хүн гэдэг одоо бие хүнийг төлөвшүүлээд байна. Бид нар хэрвээ өөрсдөө одоо нэг жоохон ч гэсэн мундаг гэж бодож байгаа бол тэр ахуйгаас үүсэж байгаа маа гэдэг дээр үүсэх санаа хэлдэг болсон байдаг. Тэгэхээр энэ зөв үчинэ бодлоо. Маш зөв. Хүүхдийн гэрийн ажил хийдэг шүү дээ. Тэр ерөөсөө тэгж өссөн тий. Гэрийнхаа бүх юмыг ээждэг авдаг бүгдээрээ хийдэг бүх хүн болгон хийх юмтай бүгдээрээ тэмлэгөө цөмөрөө ороод хийдэг. Гэтэл тэр бол маш их чухал юм уу гэж боддог. Одоо амьдрал дээшилж гин хүмүүс юм угаахаа байсан. Би ч гэсэн одоо юм угаах гэдэг угаач чадахгүй жижиг юмд гар өвдөж гин тий. Тэрийг заавал өдөр болгон угаах нь гэдэг ахын чухал биш. Хүүхд ер нь тэрийг амьдрал таарахад бол хийдэг байх. Угаах юм биш. Ганц угаахаар дамжаад бид нар айгүй хүмүүс хүнд сургадаг юм байна. Маш их чадaltaй болд юм байна. Их одоо амьдрал түүхдэггүй, альва юм түүхдэггүй, альва юмыг шал өөрөөр хардаг.
тийм юутай гэдэг юм байна л гэж би хараад байгаа. Юм алдагдаад өөрчлөгдөд байгаа болохоор бас тийм ажиглагдаад байх юм шиг санагддаг. Би бол наадахтай чи санд нийлж байна те. Бид нар хэдийгээр гадны өндөр боловсролоос сурч явах ёстой хэдий ч яг өөрийн үндэс өөр ууламжлалаа бас орхигдуулж болохгүйгээр энийг яаж зөв хослуулж явах уу гэдгээр үл илүү анхаарах хэрэгтэй юм шиг байна. 21 жил англи орнд ажиллаж амьдарсан тийм. Мэдээж одоо боловсролын чиглэлээр өөртөө зөндөө одоо туршлага санаа хоригдлуулаа. Ер нь Монгол буцах гэсэн санаа бий юу? Ер нь бол би Монгол руу маргааш явах ч билээ. Манай хүн явах юм бол тэгээд явчих юм бол Монголд очиод нэг сайхан дунд сургууль нээх юмсан гэж айгүйх боддог. Энэ талаа байгаад үзсэн хүн чинь харьцуулах юмтай болоод ингээ харьцуулахлаар бидний юм чинь үнэхээр зөв байгаа юмнууд маш их байна. Өөрчлөлт авах шаардлагагүй. Бид нар тэндээ л одоо боловсон хүчин хичээлээ сайн хийгээд сургууль дээр хүүхдээ сайн сургаад хүүхдүүд нь бидний сурж байгаа бидний чинь хүнээс энэ дэлхийгээс дутгааргүй юм аваа явж байгаа гэдэг бодолтой ингээд яваад тахын бол тэр хүүхэд гараад л хаан ч цаа алцахгүй. Тэгэхээр бол би бол тийм юмд хувь нэмэр оролцох юмсан гэж маш их боддог. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч MIAT Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab. За уулзаж ярилцсанд маш их баярлалаа. Тэгээ хоёулаа боловсролын хүн болохоор яг энэ чиглэлээр илүү одоо ярилцлаа тийм. Тэгээ олон асуудлаар бол би санал нийлж байна. Ялангуяа бид нар анзаарахгүй байгаа ч гэсэн тэр одоо байгаа юм а илүү сайжруулахаас биш тэрийг орхиж болохгүй гэдэгтээ бол би ч гэсэн бас санал нийлж байна. Тэгээ магадгүй өнөөдрийн эрхэлж байгаа ажлынхаа хүрээндээ бас ингээд Монголд боловсролын үйлчилгээ явуулдаг тийм байгууллагын хэмжээнд тийм нөлөөлөл хийх юм бол бид нар ч гэсэн бас Монголын хөгжилд хувь нэмэр болон бид нар ч гэсэн бас баяртай авах болов. Тэгээд танд амжилт хүсье. За баярлалаа. Би энэ манайхын бас англи хэлний юу гэдэг байхгүй юу, сургууль гэдэг байхгүй юу. Тэрэн дээрээ ингээд Монголын сумуудад ингээд нэг англи хэлний онлайнаар яг багш нь ингээд лайв зааж байгаа. Яг ингээд одоо ингээд харилцаад яг сайн ингээд онлайн дээр л олгосон шиг тэгж харилцдаг тийм ангиуд сумуудад нээх юмсан гэж бодоод тэрнийг л би одоо энэ жилд жоох юу байх гэдэг бодоо яваад байгаа. Тийм Монголд одоо хамгийн хэрэгтэй зүйл шүү дээ тийм. Тэгэхээр хүн нөгөө санж явал бүтэн тийм мөрөөдөл гэгэн байхад заавал бүтэн. Тэгээд тэр тусмаа хүүхэд өсвөр үеийнхний төлөө гэж хийж байгаа юм болгон заавал бүтэн. За тэгээд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд бас амжилт хүсье.